Өчигдөр эдийн засгийн байнгын хорооны хурал яг энэ танхимд энэ асуудлаар болсон. За тэгээ гишүүд бол бас маш олон чиглэлээр асуултууд асууж байсан. За тухайлах юм бол одоо манай дотоодын компаниудын өрсөлдөх чадвар, за энэ хорой цэрийн асуудал, тарифын бус саад дотгоруу, төлбөр тооцооны асуудал гих мэдчлэн одоо энэ хэлцээртэй холбоотой маш олон асуудлууд байгаа. За тэгээд энэ тал дээр бол Улсын их хурлын гишүүд бол маш ихээр санаа зовж байна. Энэ танхимч гэсэндээ тийм уур амьсгал ажиглагдж байна. Тэгэд эргэлзэж байгаа. Дотоодын зах зээлтэй хамгийн гол нь санаа зовоод байгаа. Тэгэхээр ийм их эргэлзээ, тэнэгэлзээ байхад манай сайд нар бас юм дөрвөө бухшиг. Гэхдээ та нар ойлгохгүй байна. Та нар албаар эсрэг юм яриад байна. Энэ бол манай улсад маш их юм ашигтай хэлцээрээ гэд бас дайраад байх нь бол зохимжгүй санагдаад байна л та. Яад вэ гэхээр бид нар чинь хамгийн нэн түрүүнд одоо дотоодынхаа зах зээлийг хамгаалах, бас энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, Монгол хүмүүсийнхээ ажилд орлогыг бодох ийм үүрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр албаар тэгж ингэж эсрэгцээд байгаа юм бол байхгүй гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд яамнаас бол манай талд ашигтай л гэдэг байгаа. За тэгээд яг хоошоо юу зарах юм гэхлээр нөгөө мах ноос ноолуур гэдээ дуусчихаа. Бид өнгөрсөн хугацаанд бол зөндөө олон компаниудтай бас ярьлаа. За Монголын бас томоохон махан бүтээгдэхүүн боловсруулагч компанитай ярьлаа. За та нар хоошоо мах гарга гэвэл хичнээн мах гаргаж чадах уу гэсэн чинь сардаа 200 тонныг махиж иж гаргана гэж. Тий. За би ярьсан юм л ярьж байна. Тэгэхээр одоо жишээлбэл 50-60 сая малынхаа тоо толгойг үржүүлээд 150 мянган тонн гэсэн хийсвэр тоо гаргаж ирээд тэгээ тэрийг тооны машин дээр бодоод явж болохгүй шүү дээ. Бидний одоо бас нэг зах зээлийн чинь хязгаарлагдж байгаа хүчин зүйлүүд бас байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хэрв бид нар жишээлбэл өөрсдийгөө сорж үзьгээд байгаа юм бол нөгөө л нэг Япон руугаа яригадаад байгаа. Тэр Европын холбоо руу ч гэсэндээ тарифгүй бас гарах боломжууд байгаа. Гэтэл өмнөх байгаа боломжуудаа ашиглахгүй ээжиж одоо ингээд цоо шинээр нэг ийм оруулж ирчээд зөндөө хэрэгэлзээ байхад ингээд дайраад байгаа байхгүй да. Тэр чинь л айгүй хэцүү нөхцөл байдалд үүсгээд байгаа. За тэгээд сая хэдхэн хоногийн өмнө бас Оросын холбооны улсын нэг нэр бүхий энэ мэйл дотруугийн мэдээний мэдэн дээр ийм мэдээ гарсан байна л да. Ийм нөхөрсөг бус валютаар арилжаа хийх явдлаа зогсоолоо гэд. Тэгээд 25 оны эхний 2 сарын байдлаар Орос улс бол импортынхаа төлбөр тооцооны 53.5%-ийг рублээр төлдөг болсон юм байна. Тэгэхээр энэ төлбөр тооцоон дээр одоо жишээлбэл энэ рублээр төлөгдөх асуудал орж ирэх юм бол манай одоо жишээлбэл мөнгөний бодлого валютын нөөцөд яаж нөлөөлөх вэ гэдэг асуултыг юуны түрүүнд асууя. Яад вэ гэхээр яг аюулгүй байдал талаасаа энэ асуудлууд бол чухал гэж ойлгож байна. Тэгээ өчигдөр эдийн засгийн байнгын хорон дээр энэ төлбөр тооцоогоо яаж гүйцэтгэх гэдэг дээр бас олигтой тайлбар өгөөгүй. Өмнө нь бол оны өмнөхөн бид нар бензинийхаа мөнгийг ч гэсэндээ шилжүүлж чадахгүй сууж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо ингээд худалдаа 8 хийгээд үнэхээр айгүй хэмжээгээр зараад ирлээ гэж бодоход мөнгөө яаж авах юм бэ? Ямар валютаар авах юм бэ? Энэ нь манай мөнгөний бодлогот хэрхэн яаж нөлөөлөх юм бэ гэдэг тодорхой асуулт байна. За тэгээ цаг хугацааны хувьд ер нь одоо яг хизээ энэ хэлцээр чи эхлэнэ гэж тооцоолж байгаа юм бэ? Жаргалан гишүүн энэ Монгол Улсын засгийн газар өөрөө мэдээд сайн дураараа нэг асуудал хөндөөд тэрнийхээ араас улаардаг тохиолдол юм байдгүй юм л та. Заавал их хурлаас гарсан баримт бичиг, их хурлаас гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлдэг ийм үүрэгтэй. Тийм учраас бид нар нэг айхтар одоо дөрвөө бохшиг зүтгэж байгаа зүйл байхгүй шүү дээ. Энэ алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилтын 4-4-т байгаа юм. Орцсон. Одоо ингээд энэ 6 жил болж байна. 21-с 30 онд хөрш орнуудыг дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх Оросын холбооны улсад чөлөөт худалдааны хэлцээр хийх гээд ингээд орцсон. Худалдааны интеграцид нэгдэх гээд. Тэний чинь бид нар биелүүлэх үүрэгтэй шүү дээ. Тэгээд дээр нь одоо Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 32.5-1, 32.5-3, 32.5-4-т та нар энэ эдийн засгийг солонгоруулаа, эдийн засгийн харилцааг тэнцвэржүүлгээд үүрэг өгсөн шүү дээ. Тэг үүргээ бид нар биелүүлэх гээл зүтгэж байгаа хэрэг байхгүй та. Үүргээ ямар нэгэн аргаар биелүүлъя л гэж. Мэдээж их хурлын гишүүн бол үүрэг хүлээхгүй байж болно л доо. Засгийн газрын гишүүн бол үүрэг хүлээдэг байхгүй та. Үүрэг хүлээх гэж энэ албан тушаал дээр бид нар очсон. Ард түмэн харж байгаа, их хурл харж байгаа.
Тийм учраас бол бид нар үүргээ биелүүлж байгаа шүү. Засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4-4-2-11-д бүр нэрээрээ байгаа. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлцэр байгуул. Одоо бүрэн эрхийн хугацаа чинь ингээд 8-9 сар боллоо гэж жаргалан гишүүн бид нарыг загнаад байгаа. Тэгэхээр бид нар хизээ байгуулах юм гэрээг. Гүн чи энэ үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан. Одоо та 2 жилийн дараа надаас нэг хийж нөгөө чи яасан бэ? Юу нөгөө батлагдсан юм чи яага хийдгүй юм бэ гэд. Тийм учраас хийж байгаа хэрэг шүү. Тэгвэл бид нар Монголдо ашигтай байдлаар энэ гарсан бичиг баримтууд бол 7 хэмжиж нэг огтлсон бичиг баримтууд. Энэ бичиг баримтууд бол яг үндэсний үзэл санаагаа дэмждэг. Монгол улс хэрхэн цаашаа босч ирэх вэ гэдгийг олон эрдэмтэн мэрэгд олон улс төрийн намууд нийлжээж гаргадаг ийм л бичиг баримтууд. Тэгээ эднэрийг бид нар биелүүлж байгаа шүү гэдэг нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт Оросын холбооны улсаас Монгол руу хийж байгаа мөнгө шилжүүлгэн дээр бол асуудал гарахгүй. Манайхаас эсэргээр нь хийж байгаа мөнгө шилжүүлгэн дээр бол өнөөдөр асуудал байгаа. Бид ямар нэгэн байдлаар шийдээд явж байгаа. Тийм учраас манайх бараагаа зарах үед бол бид төлбөр дээр асуудал үүсэхгүй. Хойд талаас одоо ингээд 5 улстай гэрээ хийж байхад нэгийг салгаж авч яриад байна л та. Тэр салгаж аваа санаа зовж байгаа улсыг нь онцгойлоод хэлэхэд нөгөө талаас манайх руу зарсан барааны төлбөр дээр магадгүй энэ өнөөдрийн дэлхийн нийтийн асуудал шийдэгдэл проблем үүсч магадгүй. Валютын тухайд бол мэдээж олон улсынхаа валютаар л Казахстан юу гэж л одоо казахын мөнгөнд тэмдэгт, Киргиз юу гэж Киргизийн мөнгөнд тэмдэгтийг шилжүүлнэгээс суухав дээ. Тэгэх юм бол бид нар адилхан төгрөгөөрөө төлбөр хийнэ гэж суун штэ. Энд чи юу адилхан харилцсан одоо эрх бүхий худалдаа хийж байгаа хоёр хүн чинь тохиролцсон байгаа үстэй. Тийм учраас бол энэ дээр засгийн газар төлбөрийн аль нэг хэрэгслийг сонгож гэрээ хийхгүй. Бид бол олон улсынхаа валютаар харилцсан төлбөрөө хийгээд ингээд явах худалдаанууд явагдана гэдэгт бол эргэлзэхгүй байна. За хөдөө аж ахуйн гаралтай одоо сүү цагаан хайдтай, малын гаралтай өлөнгөдөс яц одоо оны дэлсүүл, малын өөхөн тос гээд за ингээл чацраган арва будаа гэж олон төрлийн энэ дэх нэг 65 төрлийн бараа байгаа. Махан бүтээгдэхүүн 29 байгаа. Арь ширэн бүтээгдэхүүн 60 байгаа. Ноос ноолуурын бүтээгдэхүүн 204 байгаа. За бусад нөгөө хөдөө аж ахуйн саяны хэлдэг тайвар бүтээгдэхүүний босролттой 65 байна. За мөн одоо хайлуур жонш давс зэс молибдын туглаг гэнт болд гээд бусад уул төрөл нөгөө уулуурхан гаралтай бараа 9 байгаа. Ингээ манайх бид хийж л чадвал зах зээлээ ерөнхийдөө орон зайг нь нэлээд том онгоолгоод авсан. Тэгэхээр бид өөрсдөө жоо өөрчлөгдөх хэрэгтэй. Ингээ бах байдагтай байж болохгүй. Бид цаг баглагаа янзлан, стандартаа янзлан, технологио янзлан, чанар аюулгүй балхаагаа янзлан. Ингээд энэний үр дүнд манай аж ахуй нэгжүүд шин төвшөнд гарах. Буюу том зах зээлд гарах. Хамгийн гол нь хүүтэн бүсийн зах зээл гэдэг л их давуу талтай. Манай уламжлалт зах зээл байхгүй юу? Олон жил манай мал мах энэ ноосон ноолуурын арь ширэн эдлийг хэрэглээ тасчихсан их том үе байгаа. Тэгээ эндээ дахин одоо энийг сэргэх талаасаа боломж нэлээд гарнаа гэж. Яг засгийн газар ажилласан гээл байгаа маш нягт нямба баримт бичиг болсон гээл байгаа ашигтай байгаа л гэдэг. Тэгсэрнээ одоо жишээл сая номын чимэг гишүүний хүндэж тавиад байгаа тамхины татврын асуудал гэхэд л ингээл бас л бусад бодлогоудтайгаа уялдаагүй ийм асуудал ороод ирсэн явж л байгаа. Тэгэхээр хамгийн гол нь тэн дээр чи эргэлзээд байгаа байхгүй да. Тэгээ нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа гэдгийг бол одоо бид нар ялангуяа энэ аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон дээр ярих хэрэгтэй. Энэ одоо дэлхийн худалдааны дайн эхэлж байна. Нөгөө Трамп тариф энтергээ засгийн газраас бас яриад байгаа зүйлүүд дээр яг эн чи нөхцөл байдал бас өөрчлөгдөж байгаа зүйлүүд байна шүү дээ. Тэгэхээр тэр болгон дээр бид нар маш их юм одоо ухаан зарж ийж асуудлаа шийдэхгүй бол нэг хөгжлийг хойшин татаад байгаа хэсэг бүлэг хүмүүс энэчээ суучаад яриад байгаа юм шиг бас хандаж болохгүй. Энэ нөхцөл байдал чи маш их тийм өөр болж байна. Тэгээ энэ бүхэнтэй чи яаж одоо уялдж байгаа юм бэ гэдэг ийм л зүйлийг бид нар ярьж байгаа. Ер нь дэлхийн ертөнц тогтворгүй болж байгаа. Дэлхийн худалдааны дайн бол дараа дараагийнхаа дайны эхлэлийг тавьж байгаа. Тэгээ энэ худалдааны дайн тогтворгүй үед бол монголчууд бид нар тогтвортой байх хэрэгтэй. Дэлхийн ертөнц ойлгомжгүй болж байгаа. Харин эсвэргээрээ монголчууд бид нар ойлгомжтой байх хэрэгтэй. Бидний ойлгомжтой байдал юу вэ гэвэл дотоодын үйлдвэрлэлийг босгож ирнэ. Үйлдвэрлэсэн бараагаа гадаад гадагшаага экспортлно. Гадны хөрөнгө оруулалтыг татдаг тэр орчин бүрдүүлнэ. Орж ирсэн хөрөнгө оруулалтыг нь хамгаална, дэмжинэ.
Бид хоёр хөрштэйгөө нэгт хамтын ажиллагаатай байна. Сайн хөршийн харилцааг баримтлана. Гурав дахь хөрштэй бид нар аль болохоор эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүл. Бид айгүй энгийн ойлгомжтойгоор лалхна. Тэр хүрээндээ бидний хийж чаддаг. Одоо жишээлбэл цагаан будаа бид нар одоо Оросын холбооны улс руу зарыг гээгүй шүү дээ. Машин хийгээд зарыг гээгүй. Трактор зарыг гээгүй. Махан дээр манай мах усруулах үйлдвэрүүд өнгөрсөн 2 жил үндсэндээ маш завгүй ажилласан. Ерөн жилдээ намартаа нэг мал таргалахаа нэг жоох мах үлдэхэл зогсдог байсан. Одоо байнга ажиллаж байна. Энийг л урамшуулах хэрэгтэй. Одоо энэ дээр бид нэр мал бэлтгэл дээр нь тэжээлийн үйлдвэрүүдийг дэмжиж байна. Тэжээл тариалтыг дэмжиж байна. Ингээд бид нар өвлийн сэрүүн мал жингээ алд турдаг үед эсрэгээр нь малаа тэжээдэг, малаа таргалуулдаг, ингээд экспортон гаргадаг маягаар энэ аж ахуйгаа жоохон өөрчлөөд явхад бол экспортын болцоо өндөр байгаа. Сая нэг 80,000 тонн бид нар мах гаргалаа. Энэ нэг яста махан чилжүүлэхөө нэг 100-аас 120,000 тонн болж байгаа. Энэ хондлогоо бог чилжүүлэхэд нэг нь одоо 20 жилийн гулуузаар ботход нэг 5 сая толгой богийг бид нар экспортлсон байгаа. Энийг бид нар 10 хүртэл экспортлох бодиттой дотоодын нөөц боломж байна.